Олон улсын прокуроруудын холбооны зүүн өмнөд Төв Азийн бүс нутгийн 10 дахь удаагийн баг хурал болж байна. Прокурорын үүрэг оролцооны хувьсэл цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх сорилтууд сайн туршлах сэдвийн дор болж буй хурлыг Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэлцэх нээж үг хэллээ. Өнөө цагт дэлхийн нийтэд бодитойгоор тулгарч буй цахим орчин кибер аюулгүй байдлын эрсдэл нь улс орнуудын хил хязгаараас үл хамаарч прокурорын байгууллагуудын өмнө урд хожид байгаагүй шинэ сорилтыг бий болгож байгаа юм. Энэ хүрээнд цахим гэмт хэрэгтэй тэмцэх үйл хэрэг нь дэлхийн улс орнуудын хамтын хүчин чармаалт, цогц шийдэл, харилцан уялдаа холбоотой үйл ажиллагаа, арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг зүй ёсоор шаардаж бас та бүхэн онцгой анхаарч ажиллах шаардлагатай болж байна. Монгол улс ардчлал, хууль дээдлэх зарчим, хүний эрх хэрэгчлөөний үнэт зүйлсийг тууштай хамгаалж, шүүх эрх мэдлийн байгууллага, түүн дотор прокурорын байгууллагын хараат бус бие даасан байдлыг баттгах, эрх зүйн шинжилгээг эрчимжүүлэх, олон улсын гэрээ конвенцийг нэг мөр хэрэгжүүлэх, бусад улс орны сайн жишгийг нутагшуулахад итгэв санаачлахтай ажиллаж ирсэн билээ. Түүнчлэн манай улс хуулийг чамдлан сахиулах, хүний эрхийг хамгаалах, захим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр бүс нутгийн болон олон улсын түншүүдтэйгээ ямагт идэвхтэй хамтран ажиллахыг зорж ирснийг та бүхэнд бас дуулгахад таатай байна. Баг хурлаар олон нийтийн сүлжээ ба гэмт хэргийн хувьсал, чих хандлага, цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх нь, технологийн дэвшил, инновацийг гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглах нь, хүн худалдаалах гэмт хэрэг, бүс нутгийн чих хандлага, стратеги, хохирогчийг хамгаалах ажиллагаа сэдвийг хэлэлцэх юм а. 25 улсын 100 орчим төлөөлөгч оролцож байгаа уг хурлыг олон улсын прокуроруудын холбоо, Монгол Улсын ерөнхий прокурорын газар хамтран зохион байгуулж байна. 1995 онд байгуулагдсан олон улсын прокуроруудын холбоо нь дэлхийн прокуроруудын нэгдсэн байгууллага бөгөөд 177 орны 183 гишүүн байгууллага 1900 орчим бие даасан гишүүнтэй юм.